Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр та бүхэндээ байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлж буй 10 улсын талаар ярьж өгье. Мөн түншлэн манай улс байгалийн баялагийнх нь үнэлгээ нөөц нь хэр байдгийн талаар бас тодорхой мэдээлэлтэй болёо. За ингээд манайхан лайк андарч, subscribe андарч, комент хийрээ. Манай гараг дээрх байгалийн асар их баялагтай 10 орныг Wall Street сэтгүүл нэрлэжээ. Ингэхдээ тухайн улс дахь ашигт малтмал байгалийн баялагын зах зээлийн үн ханшаар тооцоолон гаргасан. Нэгдүгээрт Оросын холбооны улс нийт нөөцийн үнэлгээ 75.7 их 80 ам доллароо. Нефтийн нөөц нь 60 тэрбум баррел буюу 708 их 80 ам доллар. Байгалийн хий нөөц нь 1680 их 80 шоо метр куб. Энэ нь 19 их 80 ам доллар байдаг. Орос бол байгалийн баялагын нөөц баялагаар хамгийн баян орны нэг. Байгалийн хий ой нөөцөөр дэлхийн бүх орныг тэргүүлдэг. Нүүрсний ордоор дэлхийд 2-т ордог бол алтны нөөцөөр 3-т ордог. Түүнчлэн олборлоогүй байгаа газрын ховор элементийн нөөцрөө дэлхийд мөн 2-дугаар чагсдаг байх нэ. 2-дугаарт Америкийн нэгдсэн улс нийт нөөцийн үнэлгээ нь 45 их 80 ам доллар. Нефтийн нөөц нь яг нарийн тооцоо байхгүй. Харин байгалийн хий нөөц нь 272.5 шоо тэрбум метр куб. Энэ нь 3.1 их 80 ам доллартай тэнцдэг. Америкийн нэгдсэн улсад манай гаригийн нүүрсний 3.2% нь байгаагаас энэ нь одоо 30 их 80 ам доллартай тэнцдэг. Мөн Америк нь 750 сая акр ой модны нөөцтэй бараг 18 их 80 ам доллараар энэ үнэлэгдэнэ. Зис алт байгалийн хий нөөцөөр дэлхийд эхний 5 орны нэгд ордгоо. 3-т Саудын Араб нийт нөөцийн үнэлгээ нь 34.4 их 80 ам доллар. Нефтийн нөөц нь 266.7 их 80 баррелаа. Энэ нь 31.5 их 80 ам доллар хүрнэ. Байгалийн хий нь 258 их 80 шоо метр. Энэ нь 2.9 их 80 ам доллар хүрнэ. Тус улс нь манай дэлхийн нефтийн нөөцийн 20% эзэмшдэг. Ер нь гол нөөц нь нефт хий, байгалийн хий нөөцөөр дэлхийд 5 дахь ордгоо. 4-р Канада улс нийт нөөцийн үнэлгээ нь 33.2 их 80 ам доллар. Нефтийн нөөц нь 178.1 тэрбум баррел буюу 21 их 80 ам доллар хүрдэг. Канада нь ой нөөцөөр дэлхийд 3-т, ураны нөөцөөр 2-дугаарт ордог байх нэ. 5-дугаарт Исламын бүгд найрамдах Иран улс одоо энэ буслаг гараад байгаа улс шүү дээ. Нийт нөөцийн үнэлгээ нь 27.3 их 80 ам доллароо. Нефтийн нөөц нь 136.2 тэрбум баррел буюу 16.1 их 80 ам доллартай тэнцдэг. Байгалийн хий нөөц нь 991.6 их 80 шоо метр буюу 11.2 их 80 ам доллараар үнэлэгддэг. Байгалийн хий нөөцөөр Персийн буланда Катартай хамт хамгийн томд орноо. Энэ улсад дэлхийн байгалийн хийн 16% байгаа нь нефт олборлолтоор дэлхийд эхний 3-т ордог. Учир нь дэлхийн нефтийн нөөцний 10%-ийг энэ улс эзэмшдэг. 6-дугаарт Хятад улс нийт нөөцийн үнэлгээ нь 23 их 80 ам доллар. Хятадын гол баялаг бол нүүрс ба газрын ховор элемент юм а. Энэ газрын ховор элементээр дэлхийд нийт одоо 90%-ийг баздаг тийм чухал элементүүд. Хятад нь дэлхийн нийт нөөцний 13% нь бий. Саяхан тус улс байгалийн хийн том орд илрүүлсэн байна. Нөөцийн үнэлгээг нь тогтоох юм бол Хятадын байгалийн баялагын нөөцийн үнэлгээ нь том өөрчлөлт гарна гэж үздэг. 7-дугаарт Бразил улс нийт нөөцийн үнэлгээ нь 21.8 их 80 ам доллароо. Алт ураны нөөцтэй дэлхийн төмрийн хөдрийн 17%-ийг Бразил улс эзэмшдэг байх нэ. Манай гаригийн ой нөөцийн мөн 12.3%-ийг эзэлдэг. Нефтийн далай дахь нефтийн нөөц бас илрүүлсэн. Урдчилсан дүнгээр 44 тэрбум баррелаар одоо тооцогдож байгаа байх нэ. 8-дугаарт Австрали улс нийт нөөцийн үнэлгээ нь 19.9 их 80 ам доллар. Нүүрс, зис төмрийн хөдрийн маш их нөөцтэй. Байгалийн 7 төрлийн нөөцөөр дэлхийд эхний 3 чагсдаг. Дэлхийн нийт алтны нөөцийн 14.3%-ийг тус улс эзэмшдэг. Мөн дэлхийн ураны нийт нөөцийн 46% нь Австрали улсад байдаг. Байгалийн асар их нөөц баруун хойд эргийн бүсд нь одоо байдаг. 9-р Ирак улс нийт нөөцийн үнэлгээ нь 15.9 их 80 ам доллар. Нефтийн нөөц нь 115 тэрбум баррел.
Энэ нь 13.6 их найд $5 болно. Байгалийн эхийн нөөц нь 111.9 их найд шометр куб. Энэ нь 1.3 их найд $5 хүрнэ. Иракийн гол баялаг бол нефт. Манай гаригийн бүх нефтийн нөөцийн 9% тус улс эзэмшдэг. Хамгийн сүүлийнх нь буюу Венесуэл улс. Саяхан ерөнхийлөгч нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп баривчилсан шүү дээ. Энэ улс нийт нөөцийн үнэлгээ нь 14.3 их найд $5. Нефтийн нөөц нь 99.4 тэрбум баррел. Энэ нь 11.7 их найд $5 хүрнэ. Байгалийн эхийн нөөц нь 170.9 их найд шометр куб буюу энэ нь үнэлгэх юм бол 1.9 их найд Америк долларт хүрдэг. Энэ улс нь төмөр байгалийн эхийн нефтийн нөөцрөө дэлхийн 10 том улсын нэгт багтдаг. Мөн байгалийн эхийн нөөцрөө дэлхийд 8 дугаар жигсдэг байх нэ. За ингээд дэлхийн байгалийн баялагын хамгийн их нөөцтэй их үнэлгээтэй 10 улсын талаар ярьлаа. Одоо Монгол улсын талаар хэдүүлээ сонсцгоё. Их сурвалжийн парламент цэгийн авсан Монгол улсын өнөөгийн нөхцөл байдал уул уурхайн салбараас хэд хамааралтай нь үнэ. Монгол улсын нутаг дэвсгэр дээр өнөөгийн байдлаар 80 гаруй төрлийн ашигт малтмал бүхий 1000 гаруй орд газар 8000 гаруй илрэл бүртгэгдээд байна. Монгол улсын зөвхөн 17 нэр төрлийн ашигт малтмалын нөөцийн одоогийн үнэлгээ нь 3.1 их найд $5 тэнцэж байна. Энэ нь нэг хүнд $1 сая байгалийн баялагын нөөц ноогдож байгаа гэсэн үг. Тэгэхээр манай Монгол улс ямар их баялагтай, ямар их нөөцтэй, ямар гайхалтай болохыг та бүхэн харж байна. Энийг зөв эргэлтэнд оруулаад ашиглах юм бол Монгол хүн бүр $1 сая болох боломжтой байна. За ингээд энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Таалагдсан бол лайк дарж, subscribe дараарай. Дараа уулзлаа түр баяртай залуучууд.